За сайн мэцгаано уу? Go Women сайтын сэтгүүлч Наран Цэцэрлэг холбогдож байна. За надад хэд асуулт байна. За уржигдэр Сөүл Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс бүгд тусгаарлалтад орсон уу? Зарим хүн бас тусгаарлалтад ороогүй байна гэж яриад байгаа. За хоёрдугаарт яг огт голомтон тодорхойгүй тийм халдварын тохиолдол хэд байна вэ? Ийм арт дэлгүүрийн хувийн эмнэлэгт бас халдвар илэрсэн гэх мэдээлэл байна. Үнэн нь үү? За халдвар авсан эмч эмнэлгийн ажилтнууд тусгаарлалтад ороод гарсны дараа гэртээ харж байгаа юу? Эсвэл эргээд шууд ажилдаа орж ийн үү? Гэртээ хараагүй удсан ажилтнууд байгаа юу? За орон нутаг руу бас халдвартай хүмүүс явсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ тал дээр та бүхэн ямар хяналт тавьж байгаа вэ? Амч харуулнаа. За асуултанд хариулъя. Сөүл Улаанбаатарын онгоцоор ирсэн 38 хүн 38-аа ажиглан тусгаарлалт байранд байгаа. Шинжилгээг нь авсаа, өчсөн анхны шинжилгээ сөрөг гарсан. За халдвартай нөхцөлд ажилласан эмч ажилчид 14 хоног ажиллаад 14 хоног ажиглан тусгаарлалтанд байгаад тэгээд гэртээ гарнаа. Одоогоор халдвар төвчин судлалын үндэсний төв дээр ажиллаж байгаа багууд, бусад одоо ажиллаж байгаа багууд бол ээлжээр ингэж тойрч учраас эмчилгээ үйлчлэгээ хийгээд ажил тусгаарлалтанд ороод тэгээд гэртээ байж байгаад ээлжээр болохоор бол ажилдаа эргэж одоо орно гэсэн. Энэ бол гараа хуваарийн дагуу явагдаж байгаа аль чиглэл дээр. За орон нутгийн хувьд бол одоогоор яг тийм халдвартай юу бол яваагүй. Бид нар одоо сэрэмжлүүлгийн үүднээс ялангуяа ачтын эмнэлэг дээр халдвар гарсантай холбоотойгоор 2020 оны 12 дугаар сарын 15-наас 1-р сарын 5 хүртэл хооронд үйлчлүүлсэн хүмүүс орон нутагтаа очсон байвал тэр хүмүүсийг бас сэрэмжлэлтэнд аваад шинжилгээ аваарай гэдэг зөвлөмжүүдийг орон нутагтаа өгсөн. Тэгээд бол Сэлэн, Гөвөр хангай, Төв аймаг гэдэг энэ аймагуудад очсон хүмүүс дээрээ бол бид нар хойноос нь одоо хэлээ тухайн орон нутгийн хяналтанд аваад шинжилгээ авсан. Энэ бол сэрэмжлүүлэх хийх үүднээс тэр үед нөгөө халдвар бүртгэдэггүй байсан халдварын одоо вирус ялгсан хүн тухайн үед ажиллаагүй байсан. Гэхдээ эрсдлийг тооцож ажиллаж байгаа юм. За мөн ялгаагүй мөнгөнгүүр эмнэлэг дээр бас өөрчлөсөн хүмүүс байвал бас хяналтанд аав гэд бид нар аймагуудад ажиллаж Төв аймагта өмнө нь эмчилгээ үйлчлэгээ хийгээд явсан хүмүүсээ хяналтанд аваад шинжилгээ авсан. Урьдчилсан байдлаар бол шинжилгээний хариуны сөрөг гарсан. Энэ бол сэрэмжлүүлэх үүднээс тэрнээс халдвартай хүн болвол орон нутагт яваагүй.